Нэг үрсэн тоосон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирнэ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үлц супер шоу нэвтрүүлэг. Эргэмүүлэгчдээ 50 саяын улс шоу нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн гол дүр болох 50 сая төгрөг маань энэ байна. 50 сая төгрөг гэдэг бол мэдээж хэрэг их мөнгө. Та энэ мөнгөөр өөрийн амьдралаа өөрчлөө зогсохгүй, өөр бас олон зүйлийг хийж болно. Бид Монголын телевизийн шоу нэвтрүүлгийн ертөнцид урд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сан болох 50 сая төгрөгийг оролцогчдод санал болгож байна. Гэхдээ 50 сая төгрөгийг авахын тулд нэвтрүүлгийн зүгээс тавигдах 8 асуултанд зөв хариулах шаардлагатай. Ингээд энэ 50 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байна. Тэд бол Жаргалын үржин сүрэн, Бат жаргалын золбоо. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, өөрсдөө тавчхан танилцуулаач. Би их хөрсөн дээд сургуулийн компьютерийн техник ангуулж багш золбоо. За, та? Инх хурсан дээд сургуулийн менежмент мэдээллийн технологийн тэнхим эрхлэгч үржин сүрэн. За. За, 50 сая төгрөг энэ байна. Та хоёрын мөнгөндөө үрж болно. Мөнгө авч болно. Сайн амжилтнаа. Аваа барай зогсож болно шүү дээ. За, жоохон янзлахгүй юм дээ. Тийм бас яг зөөхөд эвтэйхэн болгож болно. За 50 сая улс шоу нэвтрүүлэгт оролцсон юм чинь 50 сая төгрөгнөөс тэгээд боломжийн хэрээрээ тэгээд нэг мөнгө хожуул ирэн тэгээд төлөвлөсөн зүйл байгаа юу? За, төлөвлөсөн зүйл бол байгаа. Мэдээж хүний хэрэгцээ бол хязгааргүй байдаг тийм ээ. Гэхдээ мэдээж одоо хэрэгтэй зүйл зарцуулна. За. 8 асуултын дараагаар та хоёр энэ 50 сая төгрөгөө доош унахгүй үлдээж чадах юм бол та хоёрын мөнгө болно. Одоо та хоёрын энэ 50 сая төгрөгийг бид 8 асуултаар доош унах гэж оролдоно. Тийм ээ? Та хоёр унгаахгүй гэж оролдоно. Ердөө ийм л юм болно. Ойлгомжтой юу? За, нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг тавьж болно. Дээд хэмжээ. 5 6 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг тавьж болно. Мөн л дээд хэмжээ. За, хамгийн сүүлийн 8 дахь асуулт бол 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг тавина. Нэг нүхийг заавал онгорхоо үлдээгээд байна. Асуулт бүр дээр. Гэхдээ мэдж байгаа тохиолдолд бол нэгэн дээр нь бөөн ч юм уу эсвэл 2 дээр нь эргэлзээд байгаа бол 2 хуваагаа ч юм уу тавьж болно. Тийм ээ? Дээдлэн л 3 хувааж болно шүү л гэж байгаа. За, ингээд бүх асуултыг бодох хугацаа бол 1 минут байна. Сэдв сонгоход ямар нэгэн цаг хугацаа байхгүй. Гэхдээ айлуулах түргэн сонгуул бас дээр бах. Үзэгчд бид гурыг хараа зогсож байгаа. Хараа сууж байгаа тийм ээ? За, юм байна. Эхлэх үү? За, тэгвэл та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Яруу найраг дүрслэх урлаг. Сонгож тайлаа. Яруу найрагсан. Яруу найрагсан. За, яруу найраг. Яруу найраг. За. Оролцогчд маань нэг дахь асуултын сэдвийг яруу найраг гэсэн сэдв сонгосон байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц намдаг. 2-р дэлгэц явуу хулан. 3-р дэлгэц сүрэнжөв. 4-р дэлгэц лавгсрэн. За, асуултыг харъя. Би Тэнгэрийн хүү шүлгийг хэн гэдэг зохиолч бичсэн бэ? Донорвын намдаг, Бэгзийн явуу хулан, Шарвын сүрэнжөв, Баугийн лавгсрэн. Жижиг тоглосон шүү дээ. Баугийн лавгсрэн. Би Тэнгэрийн хүү гэдэг. Шууд 100 тавьчих юм уу? Нэг жоох үлдээсэн дээр баг. За, гэл. За, тэгвэл биш тавьчих. Энэ намдаг бас жүжигэн юу шүү дээ. За, ингээд 5 сая. Яа.
жүжигний зохиолч шээ. Дэш өгч. Шууд уу. Дөрөв бэлдэж. За. Арав, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Цаг дуслаа. За. Би Тэнгэрийн хүү шүлгийг хэн гэдэг зохиолч бичсэн бэ гэсэн асуулт байлаа. Донорвын намдаг бичсэн үү? 4 сая төгрөг тавьсан байна. Намдаг бичээг баха. Бичээг баха. Ягаад? It's 6 o'clock. Юм яаж мэдэх вэ? Тий. Тийм үү? Бигзэн явуулан бичсэн үү? Явуулангийн юм шүлэг сонсож байгаагүй. Би хаан төрөвөө энэ төр гэж бас бичдэг шүү. Тий бичдэг. Тэнгэрийн хүн. Шарвын сүрэнжөө. Уулан байж магадгүй Сайхан бол. жүжиг тавигдсан бол тавсран бол зүйл байна. Тийм үү? За би Тэнгэрийн хүү гэхээр тавсран гэсэн хөлбөр дээр 46 сая төгрөг тавьсан байна. Яагаад ингэж бүгдийг тавьба? Иймэрхүү төстэй жүжиг бас бичсэн байдаг. Жүжигийн тавигдсан багийн тавсан Ямар юун тухай гардаг жүжиг үлээ? жүжиг байдгийг яг тий яг юуг нь сайн санахгүй. Тэгээд Тэнгэрийн хүүгээд модон шаниугийн тухай юу? тэрийг сонсч ирсэн юм байна. Тэр ч жүжигийн зохиол л доо. Тэгээд жүжиг би бас жүжиг гэд халт бодчих шиг бол. Бодчих шиг боллоо. Одоо юм байхгүй шүү. Аа? Сайхан ийш нь 50 50-цаас үлд нь ингээ бодчих шиг боллоо гэж болохгүй шүү дээ. За сүрэнжав яв хулан намдаг гэсэн 3 хөлбөр дээр бол ер нь магадлал баг гэж үзэж байгаа юм байна тийм үү? Тийм үү? За намдаг гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөг, 46 сая төгрөгийг тавгсрын гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Зөв хариултыг харъя. Донорвын намдаг бэгзийн яван хулан биш юм байна. 4 сая төгрөг доош унлаа. Шарвын сүрэнжууга хэрвээ битсэн бол нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өөр аргагүй болно. Харин баавгийн тавсран битсэн бол 46 сая төгрөгтэй нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. За даанч нэг дур мэдэн тавьсан юм аа. Уг нь хажуураас ч асуугаадсэн шүү дээ. Тийм ээ? Энэ биш үү, энэ биш үү, энэ дээр тавихгүй мó, хуваахгүй мó гэдээсэн чил ганцаараа бүгдийг нааш нөгөө л гэдэг шүү дээ. Ийш нь өрөөдөөс. Нөгөө жүжигтэй л андуурсан байна уу? Тэгэл андарсан. Тийм үү. Тэгээд тэр жүжигээ чи яг ховгийн тавсруу битсэн юм уу? Тий, багийн сүрэнгийн жүжиг хэдэн жилийн өмнө тавигдчихсэн. Үнэтэй төстэй нэртэй. Тэгээ андуурч юу? Тэгээ андарсан. Тэгээд сайн яахгүй асууж масууга тэр жүжиг чи юу лээ мүлээгээ хамтрагчтайгаа ярилцдаг байгаа даа ч та. Гав ганцаараа л ерөөсөө бүгдийг нийш тавиад наашаа харуул би бас нэг юм асуух гэдэг над руу ч харахгүй юм. За. Нэвтрүүлэлд оролцсон та хоёрт маш их баярлалаа. Эргүүлэгчтэй 50 саяын уул шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг одоо энэ 50 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байна. Тэд бол Даваасрынгийн Отгон жаргал, Хаш эрдэнийн Бэлгүн. За сайн байна уу? Арай өдрөг. Арай мэнд. За өөрсдөө манай үзэгчдэд товчхон танилцуулаач. За намайг Даваасрынгийн Отгон жаргал гэдэг Улсын филармоны гоцлол дуучин. Тэгээд бас voice гэдэг хамтлагтай юм дуучин байна. Намайг Бэлгүн гэдэг.
Шинэ Монгол сургууль сурдаг. Тийм. Тийм л байна уу тий. За 50 сая төгрөгөөр юу хий гэж бодож байна та хоёр? Юу их байлаа. Ихэ хожиж л болоо. Харин тийм. Аа. Хожиж л болоо. Хожиж л болоо даа гэж. Ер нь ойролцоогоор хэдийн хожно гэж бодож байна. Хэдийн хож. Яг үнэндээ л хэд асуултуудаа айгүй сайн ойлгоод сайн хариулахыг л хичээж энэ мөнгөний тухай бодог байна л да тэр. За тоглож идэл учир нь олдох бах тийм ээ. За ингээд 50 сая төгрөг та хоёрын мөнгөнд өрж болно. Одоо юу? Та хоёрын мөнгө. За. За. Боочлаа. За ингээд хувааж байршуулахад бэлдээ тавьчлаа тийм ээ. Та хоёрт нэвтрүүлгийн дөрмийг танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулттай, 3 дээр мөнгөө байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулттай, 2 дээр мөнгөө байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулттай, аль нэгэн дээр нь мөнгөө байршуулах боломжтой. Бүх асуулт тус бүрдээ бодох хугацаа 1 минут. 4 нэрдэл энэ. 8 асуултын дараагаар энэ хавтгай дээр, энэ тавцсан дээр хэдэн төгрөг үлдэн тэр бүхэн та хоёрынх. Шууд аваад явж болно. Та хоёрын хүссэн газарт нь банк руу, эсвэл гэр орон руу ч эсвэл өөр нэг газар руу хамгаалтын өндөр түвшинд хүргэж өгнө. Баярлалаа. За. Эхлэх үү? Эхлэе. За тэгээ. Тэгвэл та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглоом эхлэе. Алдартай эмэгтэйчүүд Монгол кино. Алдартай эмэгтэйчүүд тэгэхээр бүр том төвшнийх бол авчна л да тий. Монголын болон гадаадын. Тийм Монголын болон гадаадын дэлхийн. Тэгээд Монгол кино гэхээр яаж яах Монгол кино амар муу. Алин сонгох уу? За алдартай эмэгтэйчүүдийн сонгоё. За. За ингээд нэвтрүүлгийн оролцогчд маань нэг дэх асуултын сэдвийг алдартай эмэгтэйчүүд гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Кристина Агулера. Хоёрдугаар дэлгэц Кэти Перри. Гуравдугаар дэлгэц Ким Кардашиан. Дөрөвдүгээр дэлгэц Никол Шерзингер. За асуултыг харъя. Монголын Космополитан сэтгүүлийн анхны дугаарын нүүрэнд эдгээр алдартай эмэгтэй оддоос хэн нь гарсан бэ? Хариулт нь Кристина Агулера, Кэти Перри, Ким Кардашиан, Никол Шерзингер. За ингэж юм тий. Угаасаа бүгд л гарсан дуучлаа юм л да. Гэхдээ хамгийн анхны дугаар гэхээр Никол Шерзингер. Ким Кардашиан сүүлд гарсан. Кристина Агулера ногоон плажтай гарсан. 35 секунд үлдсэн байна. Кристина Агулера тавьчих. Тэгээд Кэти Кардашиан үгүй Кардашиан шиг сүүлд. Гэтэ Арай 20 секунд үлдлээ. энэ дээр ингэж. Яг казино шиг байна. За ингэж 10 секунд өшөө бодох хугацаа байна. айгаа хаа. Айгу. 6, 5, 4, 3, 2, 1. Цаг дуусна. Яа. Монголын Космополитан сэтгүүлийн анхны дугаарын нүүрэнд эдгээр алдартай эмэгтэй оддоос хэн нь гарсан бэ гэсэн асуулт байсан. Хэн гарсныг яг сайн санахгүй байна уу? Никол Шерзингер ах гэж бодож чинь хар плажтай. Кристина Агулера дээр 14 сая төгрөг тавьсан байна. Яг тийшээ тавьчих. Баралж Кристина Агулера чинь 3 дахь лөө хэрвээ эхнийх биш болвол тэрний ойролцоох нь дараагийнх дугаар дээр гарсан. Тийм үү. Эхнийх байж бас магадгүй. Магадгүй тийм. Гэхдээ яг хаа. Гэхдээ би бол эхнийх нь Никол Шерзингер гэж бодож Ер нь авч уншдаг Космополитан сэтгүүлийг Монголын би бүх дугаар нь уншижсэн. Тийм үү. Гэхдээ За. Кэти Перри дуучин дээр 12 сая төгрөгийг тавьсан байна. Яагаад? заавал тавих хэрэгтэй гэж үстэй. Гүү штэ заавал тавих хэрэггүй. Мэдж байгаа дээрээ л тавих хэрэгтэй. Заавал 3 хуваах хэрэггүй. Нэгэн дээр нь тавьсан ч болно штэ. За яг тэгэл тавьчлаа. Тэгэл тавьчихваа. Гэтэ бас ийшээ эргэлзэжсэн юм уу те? Эргэлзээгүй. Зүгээр л
Зүгээр гурав хугацтай бодсон юм. Тийм нэг батсан байна л. Аа. Гэтэ хамгийн их Ким Никол Кардашиан яагаад тавиагүй? Ким Кардашиан ихний дугаар биш л дээ. За оролцогчд маань Кристина Агулера гэсэн хувилбар дээр 14 сая төгрөгийг тавьсан. Кэти Перри гэсэн хувилбар дээр 12 сая төгрөгийг тавьсан. 24 сая төгрөгийг Никол Шерзингер гэсэн хувилбар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Кэти Перри биш бол старлаа. 12 сая төгрөг доош унсан. Та хоёрын мөнгө тэр доор унлаа. Оо тийм шүү дээ. Хэрэггүй тавилаа тэгэхгүй. За одоо Кристина Агулера, Никол Шерзингер гэсэн хоёр хувилбар үлдсэн байна. Нэгэн дээр нь 24 саяыг, нэгэн дээр нь 14 сая төгрөг тавьсан байгаа. 14 саятай үлдэхгүй эсвэл 24 саятай үлдэхгүй. Ямар ч байсан мөнгөтэй үлдэх нь тодорхой болсон. Кристина Агулера ноон болоочтой байдаг л да. Никол Шерзингер Cosmopolitan сэтгүүлийн хамгийн анхны дугаар дээр гарсан юм байна. Монголын. Тийм. За. Уг нь ийшээ бол мэдчихсэн юм байна шүү дээ баг. Мэдчихсэн. Тэгээд хүн мэддэг байжж заавал хуваах хэрэгтэй ойлгосон ч байсан. Заавал хуваах гэсэн шүү дээ. Энэ дээр 50 сая тавиул ингээд тавиад 50 саятайгаа ямар ч алдагдaltaгүй гарах боломж байлаа. 24 сая төгрөгөлдсөн. Та хоёр мөнгө авч урна. За ингээд 50 сая улс шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань нэг дахь асуултыг давж чадсан. Тэдэнд 24 сая төгрөгөлдсөн байгаа. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Сэдвээ сонгоё. Шин бүтээл дууны үг. Дуу хэр сонсдог. Шинэ бүтээлийн зүг. Чил сонго. Дүүгийн хөвгөлөөр гэж бодож байна. Би ч өөрөө дууч юм биш. Дууны үг барилж мэдэхгүй. Би бас өөрөө нэг дуу сонсдог болохоор. Дууны үг. Гэхдээ бол тийм ч хэцүү дуу байхгүй л байлгүй дээ, тийм ээ? Хүн бүр бас жоохон мэддэг дүү. Гэхдээ үгийн сайн анзаараагүй байж магадгүй л гэсэн л тийм л байна. Дууны үг гэхээр юу гэсэн үг? Нэр нь биш юм уу те? Дууны нэр. Дууны үг. Үг юм уу те? Тэгээд Энэ мөрний дараагаар ийм мөр байдгүйгүй юу өнтер гэдэл байх бах та. амар 1 2 үг нь байна гэвэл байлаа гэж бичил эгэлзүүлэх юм байна. Тийм бүр айраач биш ээ. Тийм амар биш. Тийм амар. Байна байлаа гэвэл хүн чинь баларна шүү. Яг дууны үгийг сонгох гэдэг юм. Гүй сонгох гээгүй. Шинэ бүтээл аавал та. Яг хоо харин. Яг шинэ бүтээл. Дууны үгэнд батчил болох юм те. Шинэ бүтээл ер нь одоо техник технологи орчин үед хурдастай хөгжиж байгаа үед шинэ бүтээл бол бас эвгүй байх магадaltaй. Тийм л дээ. Шинэ бүтээл. Тэгвэл Шинэ бүтээл яг байлаа. тхүү. Тэгдэггүй. За тэгт. Чийлэн мэдээ одоо та нар шин толгойч их айхтар аастай. Шинэ бүтээл авчи. Шинэ бүтээл. За. Оролцогчид маань хоёр дахь асуултынхаа сэдвийг шинэ бүтээл гэсэн сэдв сонголоо. Одоо дэлгэцэн дээр хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц хэвлэх төхөөрөмж. Хоёрдугаар дэлгэц онгоц. Гуравдугаар дэлгэц пенцилин. Дөрөвдүгээр дэлгэц цаас. За асуултыг харъя. Ах トゥ хоёр райтын хамтрагч бүтээсэн зүйл аль нь вэ? Хэвлэх төхөөрөмж үү, онгоц уу, пенцилин үү, цаас уу? Цаг явц шүү. Яагаад хөвлөх төхөөрөмж цаас хоёр бол амар ойролцоо байна л да. Онгоц пенцилин хэрэг шиг бандаа тий. Онгоц чинь бас нөгөө нэг ах トゥ хоёр анх яасан гэдэг шүү дээ. Ах トゥ райт тэгэхээр зэрэг. Ах トゥ хоёр райтын хамтарч бүтээсэн зүйл аль нь вэ? За. Би пенцилин дээр төгөрсөн. Пенцилин чи яалаа. 35 секунд үлдсэн байна. 30 секунд зааж. Пенцилин цаас. Цаас биш шүү. Шижээ. Төхөөрөмж. За
Заавал 3 хуваахгүй шүү дээ. Нөгөө мэдж байгаа бол нэгэн дээр нь тавьж болно шүү дээ. Мэдгүй байна Монгол. Би ах トゥ гэхлээр л ишэл гэж бодоод. 10 секунд. 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дуусна. За хөгжим дэмжигчдүүд нэлийн дэмжиж шүү. Тэгэхээр ер нь гурлаагаас ойролцоо тавьчихсан болов уу да гэж бодогдож байна. Ах トゥ 2 right-ийн хамтарч бүтээсэн зүйл аль нь вэ? Ах トゥ 2 right хэвлэх төхөөрөмж хийсэн үү? 4 сая төгрөг тавьсан байна. Яг хоо эргэлцчихлээ л та. Эргэлзээ төө. За. Магадлал Цаас. цаас биш ах л да. Цаасан дээр тавьчих. Яагаад тавьчихва? Мэдгүй Цаас ер нь хаана Тавьсан үүслээ? надад энэ. Цаас хаана үүслээ? Цаас ч одоо хаана үүснэ сайн мэдгүй байна л да. Тийм үү. За цаасыг бол ах トゥ 2 right бас бүтээсэн байж магадгүй. Пенцлиний бүтээгээгүй юу? Пенцлинийг бүтээг байх л та. Би right гэж бодоод байна. Right гэхээр яг орс нэр бол биш л юм л да. Биш л тий. Тийм. Тэгэхээр би бас пенцлинтэй нэг төхүүлсэнгүү. Төхөөсгүй юу. За. Үлдснийг нь онгоц гэсэн хөлбөр дээр тавьсан байна. 5 сая төгрөгийг цаас, 4 сая төгрөгийг хэвлэх төхөөрөмж гэсэн хөлбөр дээр тавиад үлдсэн 9 сая төгрөг. Амар хурдан явчихсан юм шүү дээ мөнгө ч. Онгоц гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Пенцлин гэсэн хөлбөр дээр мөнгө тавиагүй. Зөв хариултыг харцгаая. Хөдөлний доор мөнгө байхыг анхудаа харлаа. Арван 15 сая төгрөгийг онгоц гэсэн хөлбөр дээр тавьсан юм байна, тийм ээ? Оо, yes. Цаас биш ээ. Биш ээ. Яагаад гэвэл биш. Цаас хятад өссөн. Хятад ах トゥ 2 right гэж бол Байхгүй. Тийм. За, одоо онгоц хэвлэх төхөөрөмж гэсэн хоёр хөвлөр байна. Пенцлин бол биш болж таарсан. Хэвлэх төхөөрөмж дээр 4 сая төгрөг, онгоцсон дээр 15 сая төгрөгийг тавьсан байгаа. Хөнгөө. 15 сая төгрөг үлдлээ. Онгоцыг Америкийн зохион бүтээгч болох ах トゥ right зохион бүтээсэн байна. Хэвлэх төхөөрөмж хэвлэх машиныг бол Германд Гутенберг 15 дугаар зууны үед зохион бүтээсэн. Хамгийн анхных нь хэвлэсэн ном бол Библи байсан. Библи. За ингээд 15 сая төгрөгтэй үлдсэн оролцогчд маань одоо 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. Түүхэн дурсгал, уран зохиол. Уран зохиол юм. Тхүү. Би ч уран зохиол юм л та. Түүхэн дурсгал. Түүхэн дурсгал гэхэлэр. Тэгэхээр ч одоо музей биш ээ. Аа, Баримл энтер гэл. Баримл одоо түүхэн одоо хүн чулууны хөшөө одоо манай цогтын цагаан малгас гээл байна шүү дээ. За, уран зохиолоо сонгоё. Уран зохиол. Тийм. Асууж яснаа. Шууд уран зохиол. За ингээд оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг уран зохиол гэсэн сэдвийг сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Дракула. 2-р дэлгэц Шерлок Холмс. 3-р дэлгэц Питер Пин. 4-р дэлгэц Ханнибал Лектер. Дараах уран зохиолын дөрүүдээс аль нь дэлхийн алдартай кинонуудад хамгийн их тусгагдсан байдаг вэ? Хариулт нь Дракула, Шерлок Холмс, Питер Пин, Ханнибал Лектер. Айгу олон кино тусгацсан гэсэн үг юм байна л да. Тий. Дракула дээр тавьчих. Дракула. Питер Пин биш үү? Google дээр кино. Би Питер Пин гэж мэдгүй л юм. Питер Пин биш үү? Ханнибал Лектер гэхэлэр юм. Нэг дөрлөө юм л да. Тэгэхээр Энэ Ханнибал бол сургаггүй юм шүү. 35 секунд үлдсэн байна. Дракула дээр. Тийм. Дракула дээр. За тэгэл. 25 секунд. Шерлок Холмс. Сүүлд хоёр хөл өмнө бас гарч ирсэн. Орсын Шерлок Холмс. За Шерлок Холмс дээр тавьчих. 15 секунд. Яг зэцэл хуучаад өнгөрсөн. Цаг дуусна.
За дараах уран зохиолын дөрүүдээс аль нь дэлхийн алдартай кинонуудад хамгийн олон тусгагдсан байдаг вэ гэж байна л да. Маш олон кинонд Дракула гардаг ч юм уу, эсвэл Шерлок Холмс, эсвэл Питер Пин, эсвэл Ханнибал Лектер гардаг гэсэн үг байна, тийм ээ? Дракула тийм олон кинонд дэр гардаг уу? Яагаад Дракула гэдэг үе аюу сайн мэдээд байна. Дракула гэж кино бий л дээ. Тий. Тэгэхээр тэр яхаа гардаг л да Дракула ч өөрөө нөө цус сорогч шүү дээ, тий. Тэгэхээр ерөөд аюу олон кинонд дэр яг Дракула гэдэг нэр л болохоос шиг тэр хэлбэрээр Тэр талаас нь уу? Яг нөгөө гүн Дракула өөрөө гарахгүй ч гэсэн маш олон кинонд дэр цус сорогч гардаг учраас 9 сая төгрөгийг тавьсан байна. Шерлок Холмсыг бол угаасаа бүгд л мэдэн шүү дээ. Шерлок Холмс бол бас их олон цуврал кино. Тийм, цуврал байдаг. Тийм. Тэгээ саяхан үйлчлэгийн хөлбөрөнд гарсан байсан тийм ээ. За ингээд Шерлок Холмс дээр 6 сая төгрөгийг тавьсан байна. Питер Пин. Шерлок Холмс дээр Питер Пин. Хүүхдийн кино. Питер Пиний талаар Google-тэй кино 2 3 л байдаг шүү дээ. Тэгээд уран сайхны кинонууд уран сайхны кинонууд бас байдаг. Тэгээд нэг бас миний мэдхийн л 2 3 л байх. Тийм үү. Ер нь бол 5 6 л байгаа ах гэж бодож байна тий. Hannibal Lecter Сонсч. Тург майлхаа болно. Anthony Hopkins. Антони Хопкинс тоглодог. Олон зүүн кино л Магчин. Тий. Тэрнээс өөр кино бас би санахгүй л байна. Тий? За оролцогчд маань Дракула гэсэн хувилбар дээр 9 сая төгрөгийг тавьсан байна. Шерлок Холмс гэсэн хувилбар дээр 6 сая төгрөгийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Шерлок Холмс. За нөгөө бидний бодож яснаар нөгөө бүх цус сорогч нартай кино билээгүй юм байна. Тийм байна. Тийм ээ? Зөвхөн Дракула гүн гин тухай. Тэгээ Дракулаг сайн хийсэн биш үү? Хүмүүс мэдчих хайг утаад. Трансильваны гүн Дракула биш байла. 9 сая төгрөг доош унсан. Одоо 6 сая төгрөг Шерлок Холмс гэсэн хувилбар дээр байна. Энд бас Hannibal Lecter гэсэн хувилбар байсаар л байна. Биш ээ. Биш үү? Шерлок Холмс л. Hannibal Lecter биш ах гэж бодож байна. Сүүлээр нь ягаад энэ тавьчирдаа бас нэг 2 сая төгрөг. Эндээс аваад ийш нэмсэн үү те? Тэгсэн ш. За ингээд оролцогч маань 3 дахь асуултад авч чадсан. Одоо тэнд 6 сая төгрөг байна. 4 дахь асуулт руу оръё да тийм ээ? Ер нь дажгүй шүү. За 4 дахь асуулт руу орох уу? Тий. За тэгье. Жүжигчин амьтны ертөнц. Яг уу. Амтны ертөнц гэхээр Хэдэн жүжигчин таних уу? Хэдэн амьтан таних уу? Хамгийн олон таньж байгааг л авъя. бас зөв санаа шүү. Тий. Яах вэ? харин яг Кино сайн үздэг бол драм жүжиг өнтер сайн үздэг жүжигч. жүжигчин үзэх үү. Амтны ертөнц ч гоё л та. Гоё ихтэй бас нэг хэцүү мэдхгүй зөндөө гоё жүжигчин гэж бодож Жүжигч нас мэдгүй шүү. Чи мэдгүй. Чи өөртөө итгэл та. гоё жүжигчин авч. За тэг жүжигчин. Жүжигчин шийдсэн үү? За оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдвийг жүжигчин гэсэн сэдв сонголоо. Тун удахгүй дэлгэсэн дээр хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц зоос. 2-р дэлгэц ил загтал. 3-р дэлгэц зурагт хуудас. 4-р дэлгэц марк. Ийм жүжигчин байдаг юм да, тийм ээ. За асуултыг харъя. Хатан хаан CC киноны CC буюу Роми Шнайдерт зориулан Германы нэгэн компани түүний хөрөг бүхий юуг худалдаанд гаргасан бэ? Зоос уу, ил загтал уу, зурагт хуудас уу, эсвэл марк уу? Яагаад ил цагтл гэж гарч ирсэн юм бол? Ил загтал мэдгүй. Биш үү. Зоос гэж хэлсэн. Юу худалдаанд гаргасан компани түүний хөрөг бүхий юу худалдаанд гаргасан бэ?
хөрг бүхий Юу зураг татсан дээр тавьчих. Зоос ч. Зоос гэж боддог. Би марк л гэж бодоод. Тийм үү. За яаш зоосон дээр 2 сая төгрөг чи одоо яхаа гэсэн. Ил зэгтэл зураг тооцоор яж магадгүй. Бодвол. Зоос. Таа сисиг. Зоос төрсөн зоос. Марк. Хөрг бүхий. 15 секунд үлдлээ. Яа. Марк. Марк. Зоос. 6 5 4 3 2 1 цаг дуусна. Айгүй За. эмээнэлтэй амьдралтай өхөн л дээ. Тэгтээ харин яг санахгүй наа би уншижсэн шүү дээ. Хатан хаан CC киноны CC буюу Роми Шнайдерт зориулан Германы нэгэн компани түүний хөрөг бүхий юг худалдаанд гаргасан бэ гэсэн байна. Та хоёр зоос цуглуулдаг уу? Би бол зураг тооцсон болдог. Ил зэгтэл үү? Тий. За. Ил Тийм ил зэгтэл байхгүй юу? Биш ээ. Открыт. Открыт тахгүй тий. Одоо тэр чинь монголоор юу хэлэх юм бэ? Ил зэгтэл. Ил зэгтэл гэдэг юм уу? Ил зэгтэл. Оо, түр. Ямар нэгэн дугтуунд ордоггүй ил ард талд нь биччихдэг А учраас. тий. Ил Энэ зэгтэл зураг цуглуулдаг уу тооцсон тийм ээ? юм плакат юм уу? Зураг тооцвол плакат. Плакат юм уу? Тий. Яна одоо бүр монгол хэлдэж мартсан юм шүү дээ. Ил зэгтэл цуглуулдаг юм уу тийм? Тий. Гэтэ надад байхгүй юу? CC-гийн ил зэгтэл байхгүй. Би тэгтээ CC-гийн ордонд очижлээсэн л да. Австрт уу? Австрт тий. За, зоос гэсэн үйлбэр дээр яага 2 сая төгрөг тавив? Яг хоо амар том төрийн эрхэм. Одоо төрийн том хүн байсан. Манайхаар бол мантгайцсан. Тийм, мантгайц заахтай байсан учраас бас Гэхдээ энэ бол жүжигчэнд нь шүү дээ. тий жүжиг Роми Жүжигчэнд Шнайдерт нь. зориулсан Тэр тий. жинхэнэ хатан хаан CC-д нь биш. За. Жүжигчэнд нь. Тийм байна. Тэгэхээр бас зоосон дээр буруу тавьсан байна. Тийм байна. Жүжигчдэд зориулж зоос гарна их. Зоос бол их том шүү дээ, тийм ээ? Хүндэтгэл. Мэдээж хэрэг гүйлгээнд гарахгүй дурсгалын зоос гарсан байгаа л да. Томоохон хүмүүс зоос Роми гаргадаг да. Шнайдер гэдэг чи өөрөө бол яалч аргагүй герман нэр шүү дээ тий. Ааха. Тийм байна. За. Ил зэгтэл зураг тууц гэсэн хөлбөр дээр мөнгө тавиагүй нь Марк гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөг тавьсан байна. Марк байж магадгүй тий. Марк байхын тулд Герман юм уу Австрид ер нь Роми Шнайдер хэр зэрэг алдартай хүн бэ? Алдартай шүү дээ. Тэгвэл Марк байж магадгүй тийм ээ? Тий. За. Зоос гэсэн хөлбөр дээр 2 сая төгрөг, Марк гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөгийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Зураг тууцыг бол өөрөө л гаргадаг байлгүй тийм ээ? Тий. Кино тоглох бүртэл гарч байгаа шүү дээ. Австри бол гэхдээ Моцарт энэ өх хоёроор өвчлсөн орн л да. Тийм үү? Тий. Аа. Хойлон дээр начижсэн. Сисиг ардсан гоё л да. Зоос биш, зураг тууц биш. Одоо бидний өмнө ил захидал Марк гэсэн 2 хөлбөр байна. Марк гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөг байгаа. Ил захидал гэсэн хөлбөр дээр мөнгө тавиагүй байгаа. Нэрээ аюу юм байна л да. Ил зэгтлэж. Жүжигчэнд нь нэр штэ тий. Зөвлөлт. Хатан сисиг Хоёул биш шүү. дотороос хариултаа Харин нэг. тий. Аа сисиг төсөөлсөөр байгаа. Харин тий. Киног нь төсөөлсөөр байгаа. Зоосон дээр очиж тавьчихдаг ш. Жиг ичмэрч юм уу? Мөнгө авч болно. За, Маркн дээр гарсан байна. Хатан хаан CC кинонд тоглож байсан яг тэр одоо хувцас киноныхон хэсгээс одоо дүрслэн авсан тийм зурагтай цуврал Марк, нэг сэр Марк гарсан байдаг. Маркийг олоос даяар хэрэглэнэ. Ил цагтлыг бол тухайн оронд очиод худалдаж авна л да. Бараг тийм тийм ээ. Тэгэхээр илүү алдартай байх нь Марк. За 4 сая төгрөгтэй үлдлээ. Одоо бид 5 дахь асуулт руу орох гэж байна. Орох уу? Бас хоёроор нуугаад тавьчихжээ. Хэдээр нь чугаасан болохоор байна шүү дээ 4 сая гэж чинь. За ингээд 5 дахь асуулт руу орохын тулд 5 дахь асуулт маань баг зэрэг дүрмийн өөрчлөлт орж байгаа. 3 хариулт гарч ирнэ. За. Та хоёр дээр нь мөнгийг барьшуулах боломжтой. За. Гэтэ нэг дээр нь ч гэсэн тавьж болно шүү дээ. Тий. За. Сарайлаг залуу дуу хөгжим.
За мөн сонин сэдв гарч ирлээ те. Дэцэх нэг гоё юм аа гэхгүй. Уг нь гоё сэдв байна те. Гоё сэдв байна. Та ч мэдэхгүй шүү дээ гэхгүй. Яг уу. Дуу хөгжим. Дуучин хүний хувьд бас тийм ээ. Дуу хөгжим байна. Уг нь бол. За бас царайлаг залууг мэдээж хэрэг сонирхдаг л байлгүй тийм ээ. Мэдгүй чи сонго. Таасан. Дуу хөгжим бол би үнэхээр сайн мэддэг. Би бас харин тийм. Би яг дуучин ч гэсэндээ бас сайн мэдэхгүй. Дуу юу? Тийм. Ямар ч дуу байж магадгүй тийм. Хүүхдийн дуу, Тий. ардын дуу. Яг уу. Царайлаг залуу харин цөөх юм шүү. Ер нь царайлаг гэсэн тоонд орохоор залуу ер нь Монголд ер нь хэд байна? Гарын 5 3-нд байх уугүй юу? Гадаад дэлхийн рүү л ер нь байгаа. Царайлаг гэж одоо яг юу хэлээд байна? Хүүхэн гэж хэлээд байна үү? Тэгэл агш. Шинэ одоо Дэвид Бекхэм, Леонардо Ди Каприо ч юм уу тиймэрхүү залуучууд байгаа болов. Яг уу. Царайлаг залуу. Царайлаг нь. За тэгээ царайлагын сонгоч. За нэвтрүүлгийн оролцогчд маань 5 дахь асуултынхаа сэдвийг сонголоо. Тэд ямар сэдв сонгосон бэ гэвэл царайлаг залуу гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 3 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Питер Крауч. Хоёрдугаар дэлгэц Фрэнк Лампард. Дөрөвдүгээр дэлгэц Стивен Жерард. Бидний мэддэг жижигч өнгөрсөн юм байна. Тоо энэ дандаа өчөө их юм шүү. Хөл бөмбөгчд байна. Дандаа бүгд хөл бөмбөгчд юм уу? Оо тийм үү. За асуултыг харъя. 2011 онд Английн хамгийн тачаангүй тоглогчоор эдгээр хөл бөмбөгчдөөс хэн нь тодорсон бэ? Хариулт нь Питер Крауч, Фрэнк Лампард, Стивен Жерард. За би өстө юу ч мэдэхгүй чи дандаа. Би бас хөлбөмбөг үздэг юм чи. Би жүжигчтэй төсөөлөд байсан. Лампард, Питер Крауч. Энэ гурвын нэг нь хамгийн царайлаг тачаангүй гэж шалгарсан юм байна. Фрэнк Лампард. Тачаангуу шүү дээ тий. Хамгийн тачаангуу. Яа нэстэ би юу ч мэдэхгүй. Хөл бөмбөгч үздэг юм чи. Таг хуудах. 35 секунд үлдлээ. Снайпер тоо. Фрэнк Лампард, Стивен Жерард. Үзэгчд чимээг байгаарай. Хөгжөөнд дэмжигчд. Хөгжөөнд дэмжигчд бас мэдээд байх шиг байна л да шивэр авир гэдэг. За тэгэл хүч. Яг уу. Чү. Ахам за тэг. 10 секунд 8 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дуусна. Царайлаг залуу гэхлээр нь одоо бид нар бас Холливуудын жүжигчтэй сонсож Холливуудын жүжигчд байх юм байх гэсэн чинь энэ бол Англид 2010 Англид ингээд шалгаруулсан байна л да тийм ээ 2011 онд одоо энэ гурвын нэг нь л одоо бүсгүүчүүдийн дунд мэдээж хэрэг санал асуулгаар хамгийн тачаангу хамгийн царайлаг гэж шалгарсан юм байна л да. Юу би бүр амар сонирсон нэрнүүд гараад юм. Гурван ингэ танихгүй юу? Юу би бүр юу ч мэдэхгүй. Чи Би нэг бас найзтайгаа дэлхийн аварга аварга үзэн тэгэхэд бол мэднэ л те. Гэтэ бас тийм тачаангүй Жерард Лампард хоёрыг. за энэ хоёр бол ер нь царайлаг залууч дөө. Тэгээ царайлаг. Мэддэг хоёр дээр л шүтлээ. Чиний хар бол алин царайлаг вэ? Минийхаар бол Жерард гэж бодож яснаа тэгээд бас Лампардын болов гэж бодоод тэгээд Лампард. Харин би бас тэгж бодож байна. Бас яг тачаагүй нэг хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь тэнд Англид эмэгтэйчүүдийн дундаас санал асуулгаар шалгарсан байна шүү дээ. За за. Ганц эмэгтэй мэддэг вэ? Октодоос Царайлаг залуучуудын дундаас Питер Крауч, Фрэнк Лампард, Стивен Жерард гурвын хэн нэг нь 2011 онд Англид санал асуулгаар эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн тачаангүй царайлаг залуугаар шалгарсан юм байна. Питер Крауч, Фрэнк Лампард, Стивен Жерард. Жерард дээр 1 сая төгрөгийг тавилаа. Фрэнк Лампард дээр 3 сая төгрөгийг тавьсан. Питер Крауч дээр мөнгө тавиагүй. Миний бодлоор Питер Крауч бас царай муутай л санагдаад байдаг шүү дээ. Гэхдээ миний л харснаар шүү дээ. яа дандаа сүлд нь хэлт юм бэ? Англичуудын үгүй. За зөв хариултыг харцгаая. Питер Крауч биш. Яа би бол юу ч мэдэхгүй хөл. Жос.
сая төгрөг унсан. Фрэнк Лампард биш байна. Тэгж ч одоо яаж хуваах юм хуваах боломжгүй. Бидний өмнө Питер Крауч, Стивен Жерард гэсэн хоёр хөлбөр үлдсэн байна. За. Хэн энэ 2011 онд Англид эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн царайлаг тачаангүй залуугаар шалгарсан байна. Яа, хүчлээ юм биш үү? Жирард. Хэсгээ сурчлагын дараа бүгдээрээ эргээд уулзцгаая. Та яг одоо боловсрол телевизээр 50 саяын унц шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань 5 дахь асуултанд хариулж байна. Тэд 2011 онд Английн эмэгтэйчүүдийн дунд санал асуулгаар хамгийн царайлаг тачаангүй залуу гэж тодорсон хөл бөмбөгчнийг олох гэж байна, тийм ээ? Фрэнк Лампард 3 сая төгрөгийн мань авч чадсан тэр доор байгаа. Одоо бидний өмнө Питер Крауч, Стивен Жерард гэсэн хоёр хөлбөр байна. Стивен Жерард дээр оролцогчид маань 1 сая төгрөгөө тавьсан байгаа. Хэрвээ Питер Крауч веб нэвтрүүлгийг өндөрлүүлнэ, Стивен Жерард байх юм бол нэвтрүүлгийг цаашид үргэлжлүүлэх болно. Тэгтээс буудаж болтгүй юм байна. Буудаж болтгүй. Хэцүү. Одоо юм уу гэж интернетээс очиж харъя. Яна би царайлаг залуу мэд. Ой. Яманга аваарай. За отгон жаргалын хувьд гэртээ хараад өнөө орой ч юм уу Стивен Жерардыг хөл бөмбөг тоглож яхад нь эсвэл интернет рүү ороод хэр зэрэг царайлаг залуу юм дээр нэг харцсан дээр юм байна тий. Тэгээ Питер Краучийг бас хараарай. Тэр нэг нөгөө Лампард гэж бас харахаас хамсаа. Лампард гэж бас харах. Тийм ээ. За ингээд оролцогчид маань 5 дахь асуултад авч чадсан 1 сая төгрөгтэй үлдсэн байгаа. Одоо бид 6 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. За одоо ер нь юу сонгосон яа гэв те. Хэрэглээ машины уралдаан. За машины уралдаан гэсэн байдаг. Хэрэглээсэн сайн нэг аимшиг асуулт гарч ирсэн. Сав. Өмнөх дугаар дээр машины уралдаан би бас мэдэхгүй. Тэгвэл хэрэглээ гэж үзье та тийм. Хэрэглээгээ л үзье дөө. Хэрэглээ юу? Тий. За. Ингээд оролцогчид маань 6 дахь асуултынхаа сэдвийг хэрэглээ гэсэн сэдвийг сонгож байна. 3 хариулт одоо дэлгэцэн дээр гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц сүүний хэмжээ. Хоёрдугаар дэлгэц ус кофений харьцаа. Гуравдугаар дэлгэц хөөсний хэмжээ. За асуултыг харъя. Энгийн капучино болон нойтон капучино хоорондоо юугаар ялгаатай вэ? Сүүний хэмжээгээр ус кофений харьцаагаар хөөсний хэмжээгээр. Хөөсний хэмжээ. Үгүй ээ. Хөөсний хэмжээ. Чи яа гэж бодож байна? Капучино явахлаар чинь ингээл дээрээс нь хөөсний сороол байгаа. Тэг юу вэ? Нойтон капучино хоорондоо юугаар 40 секунд. нойтон энгийн гэж байгаа байхгүй. Усаар л гат юм шиг. Энгийн капучино гэж юу хэлээд байна юм? Хура капучино хэлээд байна. Асуулт чих сайн асуулт биш үү? Энгийн капучино 20 секунд үлдсэн байна. бас гадуур дээр тавьчих байна. Чи юу гэж бодож байна? Чи яа хүснэ юм гэж бодсон? Энгийн капучино бол 8 нойтон 7 хоорондоо юугаар ялгаатай? 6 5 4 3 2 За. 1 цаг дуслаа. За яах вэ? Нэг сая төгрөгийг ус кофений харьцаа гэсэн хариултан дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Йоо, ялцсан юм байна уу? За харъя. Хөөсний хэмжээ байсан ч магадгүй. Одооны хүүхдэд гэдэг зөв сэтгэж байна. Тэгвэл капучино хамгийн их уусан зүйл шүү дээ. Их оронд нь очиж уулаа шүү дээ. Тэгээ мэдэхгүй шүү дээ. Сүүний хэмжээгээр ялгаатай юм байна.
Дөөсний хэмжээ биш юм байна. тэрийг нь бодсон. Сүүний хэмжээ ус кофений харьцаа гэсэн хоёр хувилбар байна. Капучиногаа ботгол ёстой байж л дээ. Угаасаа сүтээ идэв шүү дээ. Атхан жааглаач яасан сайн юм бэ гэхгүй. Сүүнийхээ хэмжээгээр л одоо өөр байх юм байна л да. Тийм ээ. За, За 6 дахь асуулт хүртэл явуулаа. 50 сая унт нэвтрүүлгийг бараг л ялахт өглөө. Тун тулж ирлээ. Гэхдээ нэвтрүүлгийн сүүлчийн 8 дахь асуулт хүрч чадсангүй. Та хоёр гэхдээ амжилт хүсье. Үнэхээр гайхалтай сайхан оролцлоо. Наг нэрээ сүгээр найруулж шүү дээ. За та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. За. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн оролцогчд маань 50 саяын унт шоу нэвтрүүлэгт бараг л 8 дахь асуулт хүрэх өглөө. Гэхдээ 6 дахь асуултан дээр бүдэрлээ. Ингээд өнөөдрийн 50 саяын унт шоу нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ уулзлаа. Түр баяртай.